Нуудад сууж байгаа сэтгүүл сурвалжлагчдаас бидэнд мэдээ ирсээр байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсаас ирүүлсэн нэг мэдээлэл одоо хүргэе. Энэ удаа экспорт олон улсын худалдааны төв төрийн бас байгууллагатай хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээг нээж гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дараагаа даваа сүрэн Дэлхийн банкны зүүн Аз номхон далайн бүсийн стратеги үйл ажиллагаа хариуцсан захирал Шяочи Юнар үг хэллээ. Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын соёл уламжлалыг Америк нэгдсэн улсад таниулан сурталчлах, Монголын бизнес жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлийг Америк нэгдсэн улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойг онцоллоо. Мөн Америк нэгдсэн улсын төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дэлхийн банк, олон улсын валютын сан болон Монголын компаниудтай бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй гадаадын иргэд Америк нэгдсэн улсад оршин суугаа Монгол иргэд зэрэг 300 гаруй хүмүүс энэ арга хэмжээнд оролцлоо. Дэмжсэн худалдааны хууль Монголын оюун шишин бүтээгдэхүүнийг одоо Америк нэгдсэн улсад гаргах худалдааны хуулийг бас конгресс дээр одоо яригдж байгаа. Конгресс дээр бол одоо танилцсан байж байна. За мөн өнөөдөр үүнтэй холбоотойгоор Монголын одоо бараа бүтээгдэхүүн, ялангуяа ноол уран бүтээгдэхүүн, за мөн одоо оюун бүтээгдэхүүн, за энэ бүтээгдэхүүнүүд үзэсгэлэн энд гарч байна. Тэ? За эски, за модон эдлэл, за ингээд энэ Дэлхийн банктай холбогдуулаад Америкийн одоо бизнесмэнүүд хүмүүст Монголын бараа бүтээгдэхүүнийг сурчлах ийм одоо ажлын үүднээс одоо болж байгаа онцлогтой байж байгаа. Монголын өвийн өдөр арга хэмжээний үеэр болсон үзэсгэлэн худалдаанд ноолуур, арьс шир, модон эдлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний томоохон 10 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавилаа. Дэлхийн банкнд ерөнхийдөө бид нэр бүтээгдэхүүнээ танилцуулах гадаадын зах зээл ямар нэг судалгаагаар ирлээ. Тэгээд сэтгэл эхний өдөр гэхэд маш өндөр амжилттай байна. Бараг манай авчирсан бүх бараа дуусчихж байна. Тэ сансныг бодоход айгүй сайнаар хүлээж авч байна. Монгол ийм бүтээгдэхүүн хийд юм уу гэсэн тийм байдлаар хүлээж авч байгаад маш их баяртай байна. Монгол арьс гэхэд бол бүгдээрээ их сонирхож байна. Яг эко арьсаар хийсэн хүүхдэд ээлтэй материалаар хийсэн гэдгээр их сонирхож байна. Тэгээд Худалдаа хэр вэ? худалдаа ямар ч байсан нэг 2 гутал эхний өдөр гэхэд 2 гутал зарлаа. Тэгээд ер нь бол яг энэ Америкт дээр зарах уу те хаана зарагдах вэ гэж их асууж байна. Тэгээд биднээс ирээдүйд одоо тэр амжилттай болвол тэр Чикаго тэр дэлгүүртэл зарах төлөвөтэй байгаа. Төрийн зүгээс барьж байгаа бодлого нь ч тэр те ер нь бол бид ингээ гатан тал бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ тэгээ өөрсдийгөө бас таниулах хэрэгтэй. Яагаад Монгол гэж гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээ манай байгууллагын зүгээс энийг нь холбох гүүр нь болж ажилладаг. Тэгээд энэ чиглэл ерөнхийдөө яг энэ арга хэмжээнүүдийг тийм зорилгын хүрээнд хийдэг. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдын нэг олон улсын худалдааны төв төрийн бус байгууллага нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, экспортыг төрөлжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ. Тус байгууллагаас жил бүр Америк нэгдсэн улс, Канада, Япон улсад Монголд үйлдвэрлэл үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг амжилттай зохион байгуулж ирсэн байна. Монголын өвийн өдөр арга хэмжээ Америк нэгдсэн улсын Вашингтон DC хотноо энэ сарын 27-ны хүртэл үргэлжилнэ.